Hey, юу яцхан залуусаа New Suck in the house, New Suck in the bashin, house, баашаа оруулах шиг. За өөр үед бол ер нь бол амар хил амтай байна те. Гадуур дотор ингээл янз бүрийн beef, тэгээ янз бүрийн өчнөө олон хэрэгүүд байна. Одоо бүгдээ тэр бүгдийг мартаад 2024 онд яг Монголын попд юу болоод өнгөрсөн бэ? Тэрийг эргээд нэг санацгаая. Спорт сонирхогч залуусаа та бүхэн Melbet-д New Suck 111 гэсэн промо кодоор бүртгүүлээд анхны депозиттоо 100% бонусыг аваарай. Энэ бол Melbet. За энэ оны 1 сард болсон хамгийн топ сенсацуудаас дурдах юм бол мэдээч 1 сарын ихэр бол Бакреп Австрали явсан байгаа. Тэгээ 12 сарын сүүлд явлуудаа тэгээ Бакреп ерөөдөө яг гадагшаа явсныхаа дараа цаа чин одоо тийм демо дис ч юм уу те ингээд дисүүдийг ер нь бол ингээд цацаж гисэн шүү дээ. YouTube short-ыг бол ашигласан. За тэгээ удалгүй Бакреп бол яг өөрөөхөө демо дис гэдэг одоо дис дууг цацсан байгаа. Тэрэндээ бол ерөөсөө тийм нэг тогтсон хүмүүсийг оролцуулаг маш олон тооны хүмүүсийг оролцуулж дис цацсан. Нөгөө нэг үйл явдал нь бол гинжин болон хишиг далаа нар шүү дээ, та бүхэн мэдж байгаа. Хишиг далаа болон гинжинэр одоо бүрээд зан олны те одоо хадын оройгоор хэмээх дууг одоо ремейк хийж дууссан ч ерөөдөө бол боо юм болсон. Гэхдээ тэр гинжин дуул нэг тийм боо юм болоогүй ч гэсэн дуучин хишиг талаад бол маш том асуудал үүссэн шүү дээ. Дуучин хишиг далаагийн дуулт нь буруу байна те, акцент нь буруу байна. Үгүй айгүй буруу дууд чинь тэгээд энэ дууны утга учирыг ойлгоогүй байж тэгээд хамаагүй юмрхүү нүцгэн шахуу хагас нүцгэн хувцтай дууллаа гэдэл. За тэгээд ерөнхийдөө бүрээд зан олон болон хишигдлаа гэсэн ерөнхийдөө бас нэг биф үсч гисэн та бүхэн хэрвээ мартаагүй юм бол өсөрсөн сустай арт түмэн бүгд л хэлмэгсэн. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд бол одоо брадууд бидний ингээд хэлмэгдэх тэр хар шуурган бол өөр хүүхэд бидэнд зүрх сэтгэлд маань үлдсэн байна. Миний аавын аав ээжийн аав хэлмэгчин энэ болгоныгоо бид ингээд их байнга яриад байдаггүй. Яг тэр одоо шуурганд бол нэг сумнаас нэгч эр хүнгөө болтроо хоны алах эр хүнгүй 10 настай хүүгөөрөө хоны алвал хэмжээ нэмэгтэйчүүд биднээ ингэж үлдэж хосорсон аавгүйсэн ийм содын үр хүүхдүүд байгаа. За дараагийн үйл явдал гэх юм бол манай сугаас 23 подкаст гэж цацагдж эхэлсэн 2024 оны ихэр цацагдж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө нэг хэдэн дугаар явсан. За нэг 3-4 дугаар явлаа те. Гэхдээ би яг өөрийгөө подкастын хост тэгээд ингээд зочин моч өрөөд тэгээд хост тэгээд яг ингэж явах хэмжээнд ч гэдэм үү те. Эсвэл яг одоогийн байдлыг ингэж явахгүйгаа аюулсаа ойлгосон л доо. Тэгээд 23 подкастыг бол хийхээ ерөнхийдөө зогсоосон. Одоос надаас бас ингээл хэд хүмүүснийг асуудаг л да, нэг амар олон биш ч гэсэн ингэж подкаст хийхгүй мүү гэд. Тэгэд яг одоо бол цаг үе биш юм шиг байна. Тэгэд яг тэр цаг тохиромжтой цаг үе нэхээр 23 подкастаар хөргөжлүүлнэ гэж бодож байгаа. Магадгүй 2025 онд ч гэж магадгүй. Гэтэ яг 25 онд бол бодсон бас өөр зүйлс байна те. Тийм учраас өнөөдөр бол подкаста яг одоо миний хийх зүйл биш юм байна гэд хэлсэн подкаста энэ онд нэгээд дуусгацсан. За 1 сарын энэ үйл явдлуудын дараа 2 сард бол Ким Хёнжун тэгээд Blue мөн MC Sniper зэрэг одоо рэперүүд ирсэн шүү дээ. За эдгээр залуусыг бол Evandes Entertainment-ийн авч ирсэн. Тэгээд буян тухайд бол тоглолтын хийлгсэн, тоглолтын ерөнхийдөө бол маш олон хүн үзсэн. Тэгээд Blue чин ерөнхийдөө тэгээ 2 жил ингээд дараалж ирсэн. MC Sniper-тай Big J ах ерөнхийдөө тэр үед бас ингээд connection үүсгэсэн. Тэгээ бас гой зүйлс болсон. Одоо ингээд хэрэнгуут манай хүмүүстэй ингээд ингээд аль хэдийн үе өнгөрөөцөн одууд модууд гээл тэгэл ингээд ярьдаг те. Гэхдээ тэд нэр ингээд үе өнгөрөөцөн ч гэсэн стил бас тэднүүсээ ингэж сонсож байгаа те. Одоо ингэж даган дуурайдаг хүмүүс ингээ үнэнч фэнүүд бас айгүй олон байгаа шүү дээ. Энэ гурван одоо нийлсэн фэнүүд гэх чинь. За тэр хүмүүст Монгол орн маань маш том сурталчилгаа болж байгаа те. За тэгэд энийгээ дагаад ингээ аялжуулчтай гэдэг юм уу? Ингээ урлаг, уран сайхан тэгээ бүх зүйл ерөөдөө ашигтай. Гадаадаас ерөөдөө те ингээ хэнийг ч авчирсан болно. Уширгүй ингээ сургаггүй хүмүүсийг биш. Энэ хэд бол ерөөдөө бол дайггүй шүү дээ. Хэнийг ч авчирсан болно. Тэгээд хин нэг авчирч яах нь бол хамгийн чухал гэж бол миний бодлоор боддог. Энэ нь бол Монголын зах зээлийг ч гэдэм үү те дотоод гадаадын өрсөлдөөн зах зээлийг бол айгүй тийм тэлж байгаа үйл явдал гэж харж болно л доо. За энэ оны 20 дээр бол рэпер Гинжин болон Фланер бас хипхоп гавьяд хэмээх рэпер Lil Tog-ийн одоо гэгэн дурсгал зориулсан дуу хийсэн. За тэр дууны клипний хийцэл болоо те цаатлын бит ерөнхийдөө бол Migos-ийн Take Up болон Quavo нарын Nothing Change хэмээх дуутай айгүй адилхан байсан шүү дээ. За хожим өнөө Гинжин болон Фланер өөрсдөө тайлбарлаж хэлэхдээ өөрсдөө одоо те ингэж Migos-тай адилхаж тэгээд албаар ерөнхийдөө ингэж уран бүтээлээ төстэй болгосон гэж ярьсан. 2024 он бол бусад жилүүдээс ялгаатай энэ онд одоо сонгуул болсон шүү дээ. За тийм учраас ерөнхийдөө те өмнө ингэж сүнс хүмүүсээ одоо зарж исэн ч юм уу ямар нэгэн байдлаар худалдаж исэн хүмүүсийн одоо ингэж түүхэн одоо сөхөгдөж эхэлсэн байгаа. За яг үүнийг нь дагаад одоо мөх тулга би те рэпер Дондор маш удаан хугацаанд уран бүтээл хийгээгүй рэпер Дондор нэг иймэрхүү стори хийсэн.
Юу гэдэг юм бэ энэ гэж. Зургийн таасан. Надад ингэ шантан. Гүн авдгаа рутмэнтэй манаа зогсож байгаа. What the fuck is going on? Анхан аж. Questo di stare. За тэгээд үгээрч зогсохгүй 2024 оны 1 сарын сүүлээс ахгуулаад секс ган богд бол ерөөхдөө бол яг нэг ардын намын талд ажиллаж байгаа ч юм уу те аль эсвэл одоо ингэж төрийн байгууллагад ажиллаж байгаа. За тэр талын одоо ингэж зүйлүүдийг дэмжиж байгаа гэдэг бол ээлж дараалан илэрхийлж тэгээд ерөөхдөө бол эртнээс бол хүмүүсийн одоо бай олж одоо эртнээс хүмүүсийн хараанд өрсөн гэх юм уу да. Хөл бөмбөг тайлбарладаг олон талын мэдлэгтэй одоо Бацаая ах хүртэл ерөөхдөө бол ажиглаад бас хэлсэн байсан гэдэг үгсийг マッチして約1ヶ月後に実際に会いました。 2024 оны 1 сарын сүүлээр 2 сарын эхээр одоо Pretty Bachka болон Давай Дашинарын байгалийн эмэгт угаарсан. За энэ оны яхаграхгүй онцлогтой болсон шүү. За энэ уран бүтээл дээр нь бол Limit King болон Pretty Bachka нар хоорондоо тэ сошиалд ерөнхийдөө нэг жоох нэг юм даалт маягаар одоо beef-ийн чихийн хаашаа ерөнхийдөө бол нэг тийм нэг нэгэндээ бол үг хандаж хэлсэн. Энэ бүхний дараа 2 сарын дундор ерөнхийдөө 2 сарын 15 гэхэд Гангагийн нэг иймэрхүү бичлэг цацагдсан байгаа. За Gangbei хамтлагтай шууд холбогдож явж байгаа. Ганга тайзан дээр сохтод уусан. Харин 2 сарын сүүлээр өвжи брогийн тайзан дээрээс нэг иймэрхүү хэлсэн үг нь бол вайрал болсон. Ерөнхийдөө бол хипхоп сонирхдаг хүн болгоны анхаарал бол өртсөн. Яг энэ үеэс хойш Монголын хипхопныг 2-7 хоногийн туршдаа ингээл нормалдаад урсгалаараа явж байсан чинь рэпер Fla болон Rocket Bay нарын домогт beef ихсэн. Flag-ийн орсон нэвтрүүлэг нь яг энэ үед цацагдаад тэгээд ерөнхийдөө бол viral болж байхад цааш өөрөө бас тэ story дээр ингэж хөдөөний өвтөг бууц мууц гэж бас Rocket Bay-ийн фэнүүдийг бол ерөнхийдөө бас доромжиж эхэлсэн. Тэгэнгүү тэгсэргээр бол rapper Fla-тай Rocket Bay бос фэнүүд нь ерөнхийдөө бол ингэж social дээр beef үсгэж эхэлсэн. За нөхцөл байдал нэг иймэрхүү явж байсан чинь мань хүн өөрөө тэ энэ Sanjas podcast-нд ороод Rocket Bay-тэй би шаалцахад бэлэн байна гэд өөрөө diss дуу цацсан. Тэгээд шаалцсан хэмэх нэр тэгээд diss дуу цацсан. Одоо дайныг бол аль бие усаар эхлүүлсэн. Rocket Bay болон Fla-нарын яг энэ diss beef-тэй давхцаад Ганга болон Loki нар хоорондоо beef-илж эхэлсэн. За Loki бол шууд Ганга зөрүүлж diss цацаал. За Ганга зөрүүлж diss цацаал. Ерөнхийдөө бас ингээл өнөхдөө beef-ний цаг үе эхэлсэн. Rapper Fla болон Rocket Bay-ны beef-ийг ерөнхийдөө болвол хүмүүс бол хөндлөнгөөс маш их ажиглаж байсан. Гэхдээ цөөн хэд орж ирсэн rapper-ууд байгаа. За rapper гинжин бол яг тэ угаасаа тэ найз нь уучраас ингээд ерөнхийдөө ингээд нэг тийм байж болох аргументуудаар одоо ерөнхийдөө story хийж байсан бол Монголын pop-ing өвжи quiz-аас орж ирээд ерөнхийдөө тэ 92 бацаан монголчин юм байна тийм байна. Тоор тийм бахад жалгандаа ингэж ингээд маш хурц одоо жиргэг бол Twitter дээр хийсэн. За тэгээд энэ жилийн бас хамгийн чухал зүйл нь бол Fla авга хэмэхтэй Монголын pop-ing түүхэн diss ерөнхийдөө баг топ 5-д бичигдэх хэмжээний diss бас цацагдсан. Тэгээд хандл мандалд бол зүгээр солиорсон Монголын бүх цаг үеийн рекорд гэвцсэн. Харин энэ diss-ний дараа Номин Мишель Жерри гэлтэй. За энэ гурван ерөнхийдөө одоо Swiss ингэж одоо маш их хүмүүсийг атаклдаг байсан. Маш их хүмүүсийг буудиддаг, дээрлэхэж зодож тэ дарамталдаг байсан талаар нь одоо тиймэрхүү нотлох баримтууд нь одоо цацагдаж эхэлсэн шүү дээ. За тэгсэн чинь мань гурван жүжигчин бол тэ мэдээж ерөөсөө тийм байгаагүй бид нар ч ерөөхдөө тэ хүүхд мөхт ингэж ерөөсөө дээрлэхэх ямар ч зав байгаагүй шүү дээ. Үргэлж ингэ хичээлээ хийдэг байсан ямар ч зав байгаагүй гээл нэг тиймэрхүү зүйлс болсон. Гэхдээ одоо тэгэл тэр үед ингээл cancel гээл те маш олноороо шүүмжилж исэн монголчууд одоо тэгтээ ингээ стил ингээ тоглосон кино контент энэ үзээлээ менежер намаа гэл үзээ байж байгаа. За сайхан эдикийн иймэрхүү асуудал гарсан. Одоо эдикийг яг ингээ нэг хэсэг ингээ зөө. Одоо ингээл шинэ жил болоод за он гараад нэг сар цаач ерөөсөө юу ч ихгүй таг чимээг 1 сар 2 сар. За тэгээд цагаан сар өнгөн. За тэгээд нэг цагаан сарын дараа ингээ нэг уран бүтээлүүд хийгээд эхэлнэ. Тэгэнгүүт ингээл ерөөсөө өмнө яг юу ч болоогүй юм шиг монголчууд яг стил үзээр л байх болно. За номын энтрийн асуудлын дараа бол Монголын хипхоп ерөөсөө тийм удаан бол тийм нэг тийм тайван унтамхай байдалд бол байгаагүй. Rapper Loki мөвжирөө бол ерөөхдөө дисэж гисэн. Гэхдээ хожим хойно нь бол эдгээр хоёр залуучууд бол уучраа олсон. Ерөөхдөө Loki бол мөвжид бас нэлээд чанга үгсийг бас лайв хийж захта хандаж хэлсэн байлээ шүү. За Монголын хипхоп яг нэг ингэж явсаар 5 сарын дундтай бол золгосон. За 5 сарын дундуур Sex Gambog-ийн нэг тиймэрхүү ихтгэлтэй
нэг тийм сургалт ихтгэл дээр одоо иймэрхүү зүйлс ярьж байгаа нь бол цацагдсан шүү. Prada гэж ямар брэнд үү гэх юм. Prada-гийн брэнд мэддэг хүн байна вэ? Тэгээ LP2-ыг эхлээд зөв уншиж сураад дараа нь rap хийвэл бас гоё шүү дээ англиар тийм. Тааж үлжижсэн тийм. Тэгэхээр миний гол хүрхээд байгаа point нь юу вэ гэхээр хэрвээ VBS гэдэг гинж байлаа гэж бодъё. За дуртай нэг rapper сонгоорой. Flash байт юм уу? Гинж хамаагүй тийм. Гинж зүйлийг нэг rapper сонгочих. За гинж зүйлийг нэг rapper сонгоод тэр rapper-ийн гинжний жингийн хараад үзэх юм бол шүү дээ. Тэр хэдэн доллар болох вэ? Тэр $200,000 болох. $200,000 болно тийм. Тэгвэл Монгол рэпер яаж мөнгө олдог гэж артистууд нэг бол бааранд дуулна, нэг бол стадион тоглолт юм тийм үү. Тэгвэл $200,000 олох гэж стадионд 8 жил дараа стадион тоглож иж авах байхгүй. Тэгэхээр юу гэж нөхөр энэ урлагийн зах зээл өөрөө аюул жижиг. Бид нар зүгээр нэг газар ирээд тооцоо ингэж хийж хаад улаан хэлж байгаа шүү дээ. Би ингээ хамгийн ирээлээрээ амьдардаг рэпер гэлээ тийм. Тооцоог болохоор зугатаачдаг байхгүй. Үлгэр жишээ авч байгаа хүмүүсээ яг айгүй сайн үлгэр жишээ авах. Би гахаад хэлэхгүй. Монголын рэперүүд жишээ манай Пакиа хамаатан гэдэг байгаа шүү дээ. Англи хэлгүй хүн тэр хүн юу дуулаад байгаа яаж мэдээд шүтээд байгаа юм бэ? Аюу сонирхол. Ямар гоё хаадаг юм бэ? Айгүй гоё харагдсан юм байна. Тэр хүн амар муухай хүчин дуулаад байвал яах вэ? Мэдэхгүй байхгүй. Тэгэхээр бидний асуудал юу вэ гэхээр зүгээр хэлбэрийг харж шүтээд байна шүү. Тэр үнийг зүгээр хэлбэрийг хараад энэ айгүй гоё бочтой гоё шивэстэй гоё харагдсан юм. За би энэ ахын хамаатан болсон. Тийм дураараа тийм. Яг бодитоор англи хэлтэй рэперүүд одоо миний мэдхээр мөвчил байна. Одоо миний мэдхээр нэр англиар ном уншиж чаддаг мэргэжлийн англи хэлтэй. А нөгөө бусд нь яг нэг үгэн дээрээ fuck your bitch гэж хийж чаддаг гэдэг. Fuck your bitch гэдэг. I'm swag гэж юм уу те. Юу ч байдаг те. Тэр шүү дээ тийм биз дээ. Сонгоолын ингээд амьдраад болохгүйсэн. Маш авьяастай стабилизуаран руу дуунуудыг мэднэ. Тэгээ NFT, MVP те мэднэ сонсдог. Гэхдээ юу гэдэг тухайн тоглолтын дотор ороод ирээд артист болоод дуулах нэг өөр тоглолт хийнэ гэдэг чинь дахиад дараагийн төвчнээ байхгүй юу. Тэгэхээр тэгж сэтгэх хэрэгтэй байхгүй юу. Тийм үстэй. Би дандаа л ингээд тест дээр гараад дуулаад байв ш. Нэрээ энэ том тоглолтын хийвэл ямар байд юм бол. Тэг хийж үзлээ дараа нь өөр юм хийн ш. Тэр хүн. Тийм үстэй. Тэгэхгүй за миний дараагийн юм хийж хийцээ байхаар нэг хил доо хийчихвэл хонхны баяр дээр нэг дөрвөд орчод дуулчих гэсэн. Ингээд бодоод байж байл амар өстэй. Тэгээ дахиад нэг бодит юм яриа. Limit King-ийн нөгөө freestyle байсан ш. Надтай орсон. Тэр Limit King ингэж хэлдэг шүү дээ. Хувцсандаа хамаг мөнгө өрдөгч лизингээ бодсоор өдөр өнгөрдөг гэдэг. Лизэн дээр хувцас авахад болчихвол тавах шүү тийм үү? Лизэн дээр байр авахыг би ойлгоод байгаа. Хувцсоо тэгээд үргэлжлэл дуусна шүү. Хувцсоо тэгээд тийм. За энэ бүхний дараа болоод 6 сар болсон. За мэдээж 6 сард болоод сонгуулийн жил одоо урлаг уран бүтээлч нар ч бай, тэ жүжигчин ч бай, хөтлөгч, дуучин, жүжигчин ерөөдөө нэг инфлюенсер маягийн хүмүүс маань бол одоо ингээд мөнгөчих бас их боломжтой. А гэхдээ тэр мөнгө нь бол ерөөдөө тэ маш их эрсдлийг дагуулж ирнэ. За яг энэ үеэр бол анхдагч болж гарч ирсэн одоо Баажи Ялтнар байсан. За Баажи Ялтнарын хувьд бол подкаст тэгээд хамгийн ихний дугаартаа хотын дарга Нимбатрыг оруулсан. Би нэг амар тийм үйл явдлуудыг ингэж одоо задлж ярихгүй байгаа та бүхэн анзаарж байгаа бох те. За яг энэ үзүүл болсон гэл ингээл ерөөхдөө ингэ зоогоод явж байгаа шүү дээ. Та бүхэн яагаад гэвэл яг юу болсныг нь ерөөхдөө болоо дажгүй мэдээж одоо гадарлаж байгаа учраас. За тэгэл сонгуулийн үеэр чинь сексран богд ерөөхдөө бол те улаан цай ерөөхдөө худалдагдсан тодорхой болсон. За яг энэ үеэр бол Панчи хэмээх рэпер залуу бол секс үдийсэн. За тэгэл 200 гарч ирсэн Фруди Бачка тухай тэгэл те Бектор Петрович гэх ерөөхдөө нэг юмрхүү жижиг зарлууд бол явсан. Ингэж явсараа 6 сарын дундуур рэпер Big J олох Хөх хотод өөрийнхөө тоглолтыг зарласан IDX гэх клубд 2018 оноос хойш рэпер Big J Хөх хотод ирээгүй бандуулсан байж байгаад за тэгэд энэ жил банд гараад ирж тоглолтоо гэсэн чинь ерөөхдөө бол энтхийн одоо хилж заншснаар бол одоо тийм заалтах гэж ярьд юм байна л да. Заалдаад нэг хүн одоо ингэж заалдаа те наа хүн чи одоо юм хужаа хэмээх одоо иймэрхүү дуунуудтай штэ хужаа одоо гэдэг дуун одоо ингэж одоо хиттуудыг хэлсэн биднээс одоо үндэснийг дормжсан гэдэг. За тэгээд ингээд рэпер Big J-ийн тоглолт бол цуцлагдсан Хөх хотод болох тоглолт нь. Улмаар энэ асуудал нь ганцхан рэпер Big J-ийн асуудал биш болоод бүр Монгол уран бүтээлчдийн асуудал болоод бүр түүнээс гадна ганцхан дуучин рэперүүд биш бүр уран бүтээлч нэг зурагчин ичид
нэг юм ном бичдэг эгчид хүртэл ерөөхдөө бол маш том саад болсон гээд за тэгээд энэ эгч хүртэл одоо нэг иймэрхүү бичлэг хийж тавьсан. За 6 сартаа бол сонгуул нэг тэгсгээл маш их хил амтай болол те хэд хэдэн рэперүүд ч бай одоо олонний танил хүмүүс ч бай самдаа мамдаач бай те ингээд ерөөхдөө оролцоол нэг юм дууссан сонгуул нь. За мэдээж энэ бүхний дараа бол наадан болоод за тэгээд наадмаар бол ерөөхдөө те Монголын попын зах зээлч бай ер нь бол яг энэ нэг юм урлагийн зах зээл нэг жоохон нэг тийм нэг ийм болчдөг шүү дээ. Нэг ийм болчдөг тийм. Ерөнхийдөө нэг жоохон унцдаг гэх юм уу да. Мэдээж үүний дараа яасан байх нь вэ? Стадионы тоглолтууд ингээ ихсэн 8 сараас тийм. За тэгээд Ара фестивал дээр DJ Soda ирсэн. Ара фестивалийн энэ жилийн зохион байгуулалттай ерөнхийдөө айгуу тийм дажгүй болсон харагдсан. Би ерөөсөө очоогүй л те. Гэхдээ ингээд эргэн тойрны очисон хүмүүс бол надад ээж ярихтаа ерөнхийдөө Ара фестивал айгуу дажгүй болсон. Тэгээд морьтой залуучууд бас бүжиглүүлсэн те. Тэр нь бол айгуу бас гоё шинэлэг байсан. Яагаад гэвэл ингээд дэлхийн хаач ингээд морьтой залуус бүжиглэхгүй шүү дээ. Тийм учраас одоо тийм үндэсний ондоошил гэдэг чинь одоо ерөнхийдөө айгуу чухал зүйл байгаа юм л та. За стадионы тоглолтууд бол Гинжин Миссисэмийн тоглолт болсон, Rocket Band тоглолт болсон, Чэцэгийн тоглолт болсон, Олын хит болсон, олон хитник хоёр те. За мэдээж энэ жилийн тоглолтууд бол миний бодлоор тийм ч амар тийм нэг юм чанартай, тийм гоё супер тоглолтууд бол ерөөсөө болоогүй. Гэхдээ мэдээж нэг тоглолт л одоо хамгийн супер бүр тасархай чанартай болсон. Тэрний үг гэхээр Rocket Band тоглолт байсан. Тоглолтууд бол яг хүнээсээ шалтгаалж байгаа байхгүй те. За одоо жишээ нь рэпер Гинжин Миссисэмийн тоглолт зарлагдлаа. За энэ мөчгээ тоглолт. За зохион байгуулалтын төрөл ямар хоо болох нь бол хинж мэдэхгүй шүү дээ. Одоо Rocket Band тоглолт ч гэсэн адилхан. Гэхдээ нөгөө хинээсээ ингэ шалтгаалж байгаа байхгүй одоо үзэгчтэн те. За ингээл хуржиж үзлээ ингээд сэтгэл ханамжаа авлаа гоё байлаа гэл хүн болгон чин дотор ингээд үгэн чинь штэ тий. Тэгэл ерөнхийдөө яа харахгүй энэ жилийн хамгийн топ тоглолт бол Rocket Band тоглолт байсан. Ингээл тоглолтоос өмнө за бараг л нэг 7-8 дуу ийцэн баг шүү. За тэгэл нэг 2-3 нэг л хит болцсон гэдэг ч юм уу тий. Rocket Band бол ерөнхийдөө өөрийгөө хараагүй гэдгийг бол албанаас тунхагласан шүү. За тэгэл яг тэр All-ын хитийн үеэр чин Бебе болон те Flash-ын Бебе болон Don Trito DJ Don Trito нар хоорондоо beef хийж эхэлсэн. Тэгээд Flash-ын Бебе нэг иймэрхүү стори хийсэн. Араас нь Don Trito шууд ийсэн. За тэгээд Монголын попд энэ жил бас нэг тун дайжгүй контент шинээр нэмэгдсэн бол яхааргүй рэп дивж байсан л да. За рэп дивжгийн хувьд бол айгүй тийм гоё цэгцтэй, ойлгомжтой те ерөөхдөө ингэж стрит баатлыг одоо иргэн нэгэн удаа Монголын попд авчирсан. Ерөөхдөө бол айгүй дайжгүй контент болсон. За тэгээд оролцогчдын чанар болоод видеоны хийцлэл те одоо видео production гээд ерөөхдөө бол ингэж дугаар авах тусам айгүй гоё дээшлжсэн бас их дайжгүй гоё контент болсон шүү. Олон ч залуучууд тэр контентээр ерөөхдөө өөрийгөө ингэж дамжуулж танилцуулж те нийгэмд ингэж ерөнхийдөө нэг ийм хүн байдаг оршдог шүү. Нэг иймэрхүү авьяастай шүү гэж өөрсдөө бас ингэж таньж нээсэн иймэрхүү контент болсон. За тэгээд энэ бүхний дараа бол Morning Star өөрийнхөө албан ёсны comeback те эргэлдээ зарлж болоо бүтэн хэмжээний тоглолтыг бол corporate Convention Center-т бол зохион байгуулсан. За тэгэл саяхны сенсац гэх юм бол тий Ариун Зя, Ливгүн тэгээд бас Руки ингээд согтуу машин барилаа энтер гэлтэй нэг иймэрхүү сенсацтай 2024 он бол өндөрлж байна да. За Монголын хипхопт бол энэ жил ингээд бифүүд их байлаа, хит дуунч олон байлаа тий. Ерөнхийдөө бол энэ жил ч бас үнэхээр вээгүү, үнэхээр гоё жил байлаа шүү. За тэгээд дээрэс нь бол ерөнхийдөө ингээд сонгуул боллоо. Тэгээд Монголын одоо хипхопоос тий зарим нэг ниш бол шууд утгаараа ингээд арчигдлаа, бүр шууд дуу ихэ боллоо. Бид нарт бас цаг хугацаанд те хин бэ гэдэг нь бас харагдлаа. Миний бодлоор бол 2024 оны Монголын хипхопд бол манай эмэгтэй рэперүүд маань жоохон оролцоо бага байсан уу гэж бас зүгээр харж байна те өндлөнгөөс харахад. За тэгээд энэ жилийн хувьд бол стадионы маш олон тоглолт болсон, бүх өвчнөр тоглолтоо хийсэн. За тэгээд ингээ бодонгот одоо дараа жил одоо яг хэн тоглолтоо хийх юм болоо те. Тэр бас ерөөхдөө нэлээд одоо онцгой зүйл болчиход байна л да. За миний бодлоор бол дараа жил стадионыг одоо дүүргэх магадлалтай ердөө 2 хүн байгаа. Бүр 100 магадaltaй. За тэр хоёр хүн бол хоёул Америкт байгаа. За нэг нь бол та бүхний мэдж байгаачлан Тамир. Тэгээ Тамир бол Мэдсэви. За нөгөөх нь бол дуучин BX байгаа юм л да яхахгүй. За тэгээд энэ удаагийн бичлэг маань бол үүгээр өндөрлж байна. 2025 он бол нэг гоё залуу рэпер те эрэгтэйч вэ, эмэгтэйч хамаагүй ямар ч сон гоё нэг авьяастай залуу рэпер Монголын хипхопт бол мэдлээсэй гэж бодож байна. За энэ жилийн хувьд бол нэг тийм залуу рэпер бол нэг мэдлсэнгүү, нэг тийм авьяастай хүн амтан бол нэг тийм те Rookie of the Year гэл нэг юм тасарсан гар бол нэг тийм гарч ирсэнгүү л гэж ажиглаж штэ миний бодожоор. Энэ удаагийн 2024 оны товч тойм Монголын хипхоп бичлэгийг маань одоо үзэж сонирхсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд манай сувгийн 63.6% гээ боддоо subscribe манай сувгт огт даралгүйгээр үздэг юм байлээ. Тийм учраас та бүхэн манай сувгийг subscribe болон лайкаар дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Сакаут. Тэр баяртай үзэгчтэй.